ярьсан өөрийн чинь ярьсан нөгөө давхар дээрний асуудал ч юм уу гэх мэтийн. За энэ асуудлууд дээр бол за дээр нь одоо гүйцэтгэх засаглалыг чадамжтай болгох, зангарахтай болгох холбоотой асуудлууд. Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэх. Ерөнхий сайд кабинет өөрөө бүрдүүлдэг, өөрөө бас хариуцлага тусах асуудлаа шийддэг байх. Энэ чиглэлээр одоо асуугаад за дээр нь одоо жишээл сумын засаг даргыг бол бид чинь нэр нь шууд томилох уу эсвэл одоо ард түмнээс сонгох уу гэдэг юм уу. Гэх мэтийн цөөхөн асуудал дээр л ард түмнээс асуугаад тэрийгээ тэгээд л хууль болгож батлах боломж байна. За баярлалаа. Тэгэхээр бас ирэх парламентын бас хийх ёстой тодорхой ажлуудын нэг нь бол энэ төрийн байгуулалтыг зөв оновчтой, тогтвортой, хүчтэй ажиллуулахын механизмыг бас илүү сайжруулахын үүрэг хариуцлага өмнөх энэ парламентын бас залгамжаас үлдэж байна л гэж ойлгох юм байна тийм үү? Тэгэл яг. За тэгээд таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.